Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Энэ бичлэгээр би хиймэл оюунхаа ашиглаад бичлэг зураг яриа яаж бүтээдэг вэ гэдгээ алхам алхмаар анхааснаас нь тайлбарлаж өгнө. Та хиймэл оюун ухаан огт хэрэглэж үзээгүй байсан ч энэ бичлэгийг үзээд өөрөө хийж чадна гэж ойлгохдоор тайлбарланаа. Бид өнөөдөр дараах 3 аппликейшнийг ашиглана. ChatGPT, Google Gemini, V3. Эдгээрийг зөв дарааллаар ашиглавал ганцаараа ч бүтэн контент хийж болдог. За тэгээ бичлэгээ дуустал нь үзээрэй. За 3 аппликейшн маань за ингэж харагдах нэ. Одоо энэ логонууд нь байгаа юм. За тэгээд гар утас компьютер дээрээсээ татаад аваарай. Тэгэхдээ яг ийм дараалалаар ашигладаг. ChatGPT ярих үг санаа гаргаж өгдөг. Google Gemini зураг дүр бүтээж өгнө. V3 дээр болохоор яриа хөдөлгөөн. V3 болохоор ингээ хийж гаргаж өгсөн зургийг чинь хөдөлгөөнд оруулж ам нь хөдөлж одоо бодит юм шиг болгож бүтээж өгнө гэсэн үг. За одоо хийх зүйлс маань болохоор ChatGPT-гээр промпт гаргуулж аавна. Тэгээд хоёрт нь болохоор Google Gemini дээр гаргуулж авсан промптоо оруулаад зураг гаргаж аавна. Гуравт нь болохоор V3 дээр бичлэгээ гаргаж аавна гэсэн үг. Анхны удаагийн бараг хүмүүс заавар бичлэг оруулж байгаа бичлэг учраас алдаа дутагдал их байгаа шүү. Тэгээд цаашдаа ийм төрлийн бичлэг их оруулах бодолтой байгаа болохоор сайжраад явнаа. За хамгийн түрүүнд хэрэгтэй ашиглах удаа оруулна, аппликейшнуудаа оруулна. За ChatGPT. За юм байна. Гэт мараа шууд кириллээр бичихгүйгээр англи үсэг ашиглаад шууд бичиж оруулъя. Ингэж бичвэл ойлгож байна уу? Ингээд ChatGPT ойлгож байна гэж хариулж байгаа учраас за одоо тэгээд ямар промпт оруулахаа бодож олъё. За одоо ингээ зураг оруулах болохоор Google Gemini банана дээр юм мөсөн булгуур дээр булгаж байгаа дүрслэлд зураг гаргахаар промпт бичдэг. YouTube хэмжээгээр тэ зураг тэ. За ингээд явууллаа. Тэгээ промпт хэр сайн бичиж тодорхой бичнэ, дахин хийх шаардлагагүйгээр цаг хэмнэж тэгээд ер нь сайн зураг, сайн бичлэг гарч ирнэ л гэж хэлж болно. Тэгээ би өчигдөр орой бараг ChatGPT-д бараг муудалцсан бохоо.
Заримдаа ингээд чата устдахгүй ингээ өргөжлүүлээд бичээд ахаар юу манарчт юм уу яа тийм. Хуулж аваад энэ дээрээ оруулнаа. Одоо ингээд зураг нэмэлтээр гарч ирсэн боронтой ингээ хуулж оруулчаад хэрвээ наа чи ингээд нэг дүрээ ашиглаад ингээд дүрийн зургаараа ингээд бичлэг хооштой хийнэ гэж бодож ивэл дүрээ хадгалаад авчих хэрэгтэй. Шаардлагагүй бол зүгээр ингээд илгээчих болно. За би ингээд дүрээ оруулъя. Энэ ингээд миний хийсэн юмнууд байна. За зургаа ингэж оруулаад. За илгээхээс өмнө анхаарах зүйл гэвэл Google Banana-гийн сүүлд гаргасан шинэчилсэн хувилбарыг ашиглая гэж бодож ивэл одоо энэ юу ачиж цасан өвгөний зурагтай бол явчих. Энэний оронд банан байсан. Энэ дээрээ тохируулаад тэгээд энэ тохиргоо Gemini 3 paste гэдэг thinking гэсэн энэний яг энэ тохиргоон дээр ингээд харуулад явах юм бол шинэчилсэн хувилбараар нь ашиглаж байна гэж хэлж болно. За одоо ингээд хэлье. За тэгээд өчтөр би орой хийх гээд айгүйх бүр орой нэг 11-ээс 12-ийн хооронд бүр Google Gemini дээр зураг гаргуулж авахгүй бүр ядчихсан. Яагаад тэгэхээр амар их ачаалттай байсан болохоор би зураг гаргаж авч чадаагүй тэгээд нэлээд удаан хүлээж аваад ятраад унтаад өгсөн. Тэгээ одоо ингээд үргэлжлүүлж хийж байна. Үргэлжлүүлж шивнэ тэгээд за ингээд зураг ингээ гараад ирж байгааз. За энийг одоо татчих аваад одоо үргэлжлүүлээд V3 дээрээ. За одоо ингээд Google дээр ингээд search-ээр харагдаж байгааз PX гэдэг нь болохоор нөгөө нэг зураг гаргаж авдаг. Би одоо англи хэл байхгүй шүү. Энэ хэсэг болохоор яг ингээд бичлэг гаргаж авдаг V3 баггүй юу? За энэ дээрээ дараа хайлаа. Ингээ орлоо. За ингээд цаашаа ингээд юу руу орохыг та нар одоо надаар заалуулахгүй мэдхүйлгүй дээ. За ингээ энэ миний хийжсэн ингээ зүйлүүд ингээ байж гэн. За ингээ орууллаа. Ингээ оруулаад өгчээ. За одоо дахиад ChatGPT рүүгээ план төчүүлж авна. За одоо юу яагаад ингэж оо за одоо надад би шууд залхуураад явчих. V3 дээр юм шулмыг хариулаад өгөө. Тэг хэлэх үг нь заавал ингэж тодтогч юу байх хэрэгтэй хэлэх үг нь монголоор ярих юм уу? Монголоор гэдэг тодтогч бичихгүй болвол шууд англиар ингээд промпт өгөөд англиар яриад явчихтыг. Тэгэхээр зэрэг энийг заавал тодтогч хэлэх шаардлагатай. За тэгээд монголоор мөсөн дээр гулгах гүнэ гулгах ийм сайхан байдаг билүү. Мөсөн дээр гулгах юм сайхан байдаг билүү. За зөөр юугүй. Нэг нийттэй юм оруулмаар байдаг. Тэгээд нийттэй хошин
үг оруулж чадахгүй. Энд энд өмсөн дээр гулгах юм сайхан байдаг үлээ надад бараг шүүр хэрэггүй юм биш үү дээ. За тэгээд аа V3 дээр болохоор ер нь хиймэл оюухан дээдлэн 8 секундын бичдэг болохоор зэрэг богино өгүүлбэрлэн урттай нэг 3 өгүүлбэр л болно. Тэгэхээр ер нь айгу урт өгүүлбэр бичиж болохгүй. Уртаар бичих юм бол ер нь тэгээ шууд орхио авчин эсвэл цаанаасаа өөрсдөө ингээ мэдээд ингээ хийгээд өчтдөг. Тийм болохоор яг хэлэх гэсэн үгээ яг 2 өгүүлбэрт л багтаагаад оруулахад яг болно гэсэн үг. Хэлэх үгийг би залхуураад ингээ шууд англи бүсгээр ингээ бичсэн болохоор зэрэг хэлэх үгийг заавал кирилл болгож оруулаарай гэдгийг сануулчихъя. Хэлэх үгийг кирилл руу заавал өргүүлж бичээрэй. Ингээ хуулаад авъя. Тэгээ хуулж авсныгаа. За ингээд энд харуулахад ингээд энэ болохоор ингээд зөөр шүү текстээ оруулаад видеого гаргаж авна гэсэн үг. Сайн дүрсэлж чаддаг уран сэтгэмжтэй бичээд ингээд промпт сайн гаргуулж авсан бол энэ дээр зүгээр ингээд шууд промптоо бичээд бичлэгээ гаргуулад авчиж болно. Гэхдээ айгүй их алдаа гаргадаг учраас зургаар оруулах нь хамаагүй найдвартай. Энэ ингээд ганцхан байна. Ганцхан зураг оруулах юу байна? Энэ би болохоор нөгөө 1000 гэрдэт прог нь ашиглаж байгаа. Энэс дээшээгээ байх юм бол энэ ингээ 3 зураг оруулах боломжтой болдог. За ингээд хоёр дахь нь сонгоод за эмгэнийхэн зургийг оруулаад одоо энэ хэсэгт ингээ хэвтэй босоо гэдгийг ингээд харуулсан байгаа. Энэ хэвтэй хэсгийг сонгоод кроплж аваад за оруулсан зураг энэ дээр бишээ оруулсан промптоо энэ дээр оруулаад за зураг орж ирэхээр нь тэгээд илгээхэд л болоо. За нэг анхаарах зүйл энд нэг гэсэн багаз. Энэ дээшээ 4 хүртэл хувилбар байгаа. 4 хүртэл хувилбараар ингээд гаргаж авч болно. Тэгээд тэр 4 бичлэгээсээ ингээд нэгийг алдаагүй нэг бичлэгээ сонгоод татаад авч болно гэсэн үг. Гэхдээ амар кредитэнд хорон байдаг учраас би ер нь ингээд нэг бичлэгээр промптоо айлуулах сайн гаргаж аваад ингээд хийдэг. Тэр нь надад хамаагүй хэмнэлттэй. За одоо ингээд хүлэндээ. За тэгээд хойштоо би ер нь зөндөө бичлэгүүд тиймэрхүү төрлийн бичлэгүүд оруулах болохоор тэгээд сайн намайг дэмжээрэй. Энэний дараа би хиймэл оюухан ашиглаад яаж дуу бүтээдэг талаар бичлэг оруулна. Дараагийнхаа бичлэгээр тэгээд тийм болохоор намайг сайн дэмжээд лайка дараад дэмжсэн урмын үгээ комментээр сайн бичиж оруулаарай. Заг Word гэрээ ажил их энэ бүхний чинь хийх гэж их ачаалттай завгүй байлаа ш. Өмнө хэд удаа ингээд ийм заавар бичлэг оруулах гээд чадаагүй компьютер болохгүй байсан. Бас
микрофон болохгүй. Тэгэхээр одоо энэ удаа оролцоор байгаад болголоо. Завчлаа юугаар нь ингээд араас нь оруулчих. Би чихвч микрофон зүүцсэн байгаа болохоор сонсогдохгүй байж магадгүй. За ингээд татаад авцсан. Тийм л оюухан ашиглаад ингээ өөрийн гэсэн контентоо бүтээгээд YouTube дээр суугнэ гээд мөнгө олох юм уу эсвэл ингээд шинэтгэлийн дагуу ингээд бичлэг хийгээд ингээд явах бүрэн боломжтой шүү. Тэгээд бас дараагийнхаа юугаар ингээд хэрхэн үнэгүй ашиглах талаар хялбарчилсан аргууд тэдгээрийг оруулна. Тэгээд дараагийнх дээрээ бол би хэрхэн дуу хийх талаар оруулнаа. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай. Мөсөн дээр гулгах ийм сайхан байдаг үлээ. Надад бараг шүүр хэрэггүй юм биш үү?